Одоогийн итгэлийн амьдрал. Итгэл бол нэг удаагийнх биш. Итгэл нь давтамжтай явагдсаар байдаг үйл явц юм. Итгэх гэдэг үг бол үргэлж одоо цагийг заасан байдаг ба тэрхүү итгэлийн үнэн байдал нь үргэлжлээс харагддаг. Бид итгэлээс эргэвчдийн үгээс итгэсэн хэмээх өнгөрсөн цагийн үгийг сонсох үе байдаг. Мөн алдагдсан сүнснүүдийн итгэн гэсэн ирээдүйн цагийн үгтэйгч сонсдог. Бурхан бол өөрөөрөө оршигч болон өнгөрсөн ирээдүйд ч зэрэг оршигч нэгэн мөн. Тэрээр мөнхийн одоо цагт оршиж байдаг. Үүний учир түүн рүү хандсан бидний итгэлч үргэлж итгэх гэсэн одоо цагийн үргэлжлэлээр л байх болно. Эзэнтэй анх уулзсан өдрөөс хойш би эзэн Есүст итгэсэн хэвээрээ байна. Энэ нь мөн л өөр нэгэн нэгүсэл гэдгийг би сайн мэддэг. Тунгаан бодолд одоогийн итгэлийн амьдрал байлаа.